одоо өөрсдийгөө нэх намайг мэдхгүй, намайг хинч яаж чадахгүй тэгээ бодцсон явж ивэл үгүй шүү. Эцэст нь ингээл ийм байдалд орох нь байна шүү дээ. Хамгийн сүүл хэрсэн өдрөөс хойш ингээд гарман амьдсан. Ятаа би сэтгэлс бохомоор харамсаа. Тэгээд нэг удаа гэд хэрэглээд үзсэн байгаа. Хэрэглээд жаргалтай мэдрэмж авснаа дундсны ардаас ингээд амар сэтгэл готролд орсон гэж эцсүүлд нь энэ охин ингээд гараад хариулахаа байж энэ ч одоо юу гэж. Энэ тэгэхээр одоо ингээл хуруу гарна бүр яваа бүр амар алцсан бүр. Намайг өөрөө жинсэн байхдаа мэдээгүй энэ хэрэг тавцсан. Энэ хэрэглэсэн тийм шаар ингээд хөвгттэйгээ ингээд хамт юм харахад байна гэдэг бол ягамт ялж байгаа юм шиг нэр хүндэж төрдөг. Энэ чинь их хүүхдээ шоронд орцсон энэ чинь ямар өлегтэй байх юм гэдэг чинь. Энэ их хүн одоо сая энэ сүүлд гардаг. Яг юм хизээч зогсохгүй циклэнд орсон юм байна л да. Хүүхдээ хамт яллаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэдэг юм. Тэр нь бас амар гонхтой санагдлаа. Надад бол бас зүрх үнэхээр шимширч байна. Ямар амар там дунж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа бол гэдэг юм бол үнэхээр аимшигтай санагдаж байгаа байхгүй юу?